Hi. Өглөөний мэнд. Вау. Хардаа. Хэдүүлээ би өмнө харсан байсан. Тэгэр та вау гэж харуулж байгаа шүү. Маш олон цүнхнүүд манай оффист хүрэлцэн ирсэн байна. Maris гэд брендинг цүнхнүүдийг өнөөдөр бид хэд цүнхнийхээ одоо хэрэглээний талаар зөвлөгөө өгөх влогт ашиглах гад. Тэгээ нэлээд олон брэндүүдээс яг дотоодын брэндээ байвал айгүй зүгээр юм байна гэж бодсон. Яагаад тэгэхээр үн ханшийн хувьд ч гэсэн арай боломжийн байдаг. Дээр нь нэмээд яг жинхэнэ арьс байдаг гэдэг утгаараа одоо энэ жинхэнэ арьс гэдэг ойлголт чинь бас айгүй өөр юм байна. Хэдүүлээ чи ингээ гадаадд явж байхдаа ч юм уу яг дэлгүүрт ороод genuine leather гэд харангуйтаа яг жинхэнэ арьс гэж ойлгоод аваад идэг. Би өнөөдөр их хүртэл тэгэж авсан. Тэгээ байжсэн чинь энэ Maris гэд одоо Mongolian арьс гэсний товчлол гэж шүү манайхаа Maris гэж тэгэж айгүй гоё смарт нэр өгсөн юм байна. Тэгээд эдний танилцуулга надад өгсөн файлыг уншижсэн чинь амар өөр хин юм олж мэдээд тэгээ та хэдтэй хуваалцъя гэж бодлоо. Тэгвэл одоо хэдүүлээ genuine leather гэдэг юмд хуурдах байх хэрэгтэй юм байна. Genuine leather биш, жинхэнэ арьсыг чинь true leather гэж нэрлэх тийм юутай шошготой байх хэрэгтэй юм байна. Тэгээ genuine leather гэдэг чинь нөгөө арьс чинь өөрөө ингээ 3 gradeтэй буюу 3 шаттай левел дараалсан чанарын баталгаатай одоо нэршилтэй байдаг юм байна. Тэгэнгүүт яг ингээд эхний боловсруулалт ингээд дуусангууд айгүй гоё яг өөрөөрөө айгүй гоё арьс маань ийм гадрахтай үүссэн тохиолдолд тэрүүгээр нь шууд хийчдэг. Тэр нь одоо нэгдүгээр зэрэглэлийн арьс буюу true leather буюу жинхэнэ арьс гэж явж байгаа юм байна. Тэгэнгүүт хэрвээ тэр нь одоо ингээд дахиж зүлгээд одоо гүлчилгөөд дахиж одоо нөгөө нэг давхаргалгаад илүү ийм гоё болгочт юм байна. Тэрийг нь болохоор 2 буюу 3 дугаар одоо нөгөө левелийн арьс буюу арай муу чанарын арьс гэж нэрлээд тэрийг нь genuine leather гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр genuine leather биш true leather байх нэ. Амар хичээл орсон. Би саяхан олж мэдсэн өөрөө. Тэгээ та хэд ч гэсэн айгүй хэрэгтэй байх гэж бодож байна. Яа тэгэхээр манай Монголын арьс шир маань айгүй тийм сайн чанарын арьс ширдээ ордог юм байна. Айгүй тийм хатуу айгүй гэж айгүй их ярьдаг гэдгсэн. Тэгээд тэр маань буруу маш их эсвэл тийм маш их гэж ярих хэрэгтэй юм байна шүү дээ. Тэ яаж ч утсан. Тэгэхээр маш сайн боловсруулагдсан арьс тэгээд маш чанартай арьстай ордог юм байна Монголын арьснууд маань. Тэгэнгүүт энэ Maris гэд брендийг би өмнө нь мэдэн л дээ. Ер нь надад нэг цүнхэж байгаа. Ер нь хүмүүс ч гэсэн мэдж байгаа байх. Монголд нэлээд дажгүй юм гоё том үйлдвэртэй тэгээд Монголдо яг дотоодын үйлдвэрлэлээ бүрэн утгаар нь явуулж байгаа брэнд гэж би өөрөө үнэлдэхийн хувьд өнөөдөр влог дээрээ бид нарыг ингээд цүнхний хэрэглээг хүмүүс таниулахад туслаач гэдгсэн бид хэдийг туртаяа хүлээж аваад тэгээд манайд ийм олон гоё цүнхнүүдэд авчраад өгсөн. Тэгээд хэдүүлээ өнөөдөр болохоор цүнхний хэрэглээ буюу ямар хувцалтан дээр ямар цүнх нь илүү зохимжтой байдаг юм бэ гэдэг талаас нь ярих гэж байгаа. Тэгээд тэрнээс өмнө баахан арьс ярьчлаа. Мэдээж арьсан цүнх эдлэгийн удаантай байдаг гэдэг утгаараа сонгосон байгаа шүү. За одоохоо хэдүүлээ гоё лүкүүдээ хараад танилцаад явъя. За эхний лук маань илүү ийм элегантны тий илүү партид явах, үзэсгэлэнт явах лук байгаа. Тэгэхээр ийм элегантны ч юм уу ийм торон детальтай арай ийм ганган дашинзан дээр ямар хуу цүнх үрдэг вэ гэхээр том цүнх биш, заавал жижигхэн цүнх байх шаардлагатай. Эсвэл клатчны төрөл буюу илүү барьдаг цүнхнүүд тохиромжтой байдаг. За энэ цүнх нь болохоор зүгээр ийм энгийн үед оффистоо ч гэсэн үржиж болохоор цүнх юм байна. За тэгэхээр жижигхэн болохоор нь сонгосон гэсэн үг ихний хэлж байна. За ингээ урт оосортой бол оффистоо үрчин. За энэнийх нь ингээд оосор нь ингээ авахт юм байна. Тэнгуут нь энэ оосрыг аваад клатч байдлаар ингээ бас үрчиж болж байгаа гэсэн барьчих болно тий. За тэгэхээр нэг иймэрхүү цүнхэн дотор хүмүүс нөгөө юу багтдгийг ингэж бодоод байдаг. Энэ байтугай жижигхэн цүнх ер нь бол одоо яг модонд орж байгаа. Бүр энэстэй ийм жижигхэн яг нэг утасч бараг багтахгүй уруулын бодог багтдаг цүнх модонд орж исэн. Энэ цүнхэнд бол нэлээхэн багтана. Миний хувийн туршлагаар бол утас багтана,
пудр багтана, уруулын будаг, уруул өнгөлөгч, за түлхүүр, бүр сайн яривал power bank ч багтана. Ер нь бол бүгд багтаж болдог. Итгээрээ туршаад үзэж болно. За энэний дараагийнх нь болохоор энэ дээр яг нэг мартчихжээ шүү. Энэ golden деталь байна шүү дээ, тий? Аллаг деталь нь маань миний эмхтэй зохицож байгаа гэдэг зүйл бас маш чухал шүү. Ямар нэгэн бүс зүсэн бол тэрний аралтай бас зохицох хэрэгтэй. Тэгэхээр алтлаг өнгөөр дагнаж байгаа бол алтлаг өнгө нь тэр чигтээ хувцалтанд байх хэрэгтэй. За. Хоёр дахь дүрм. Дүрмч байх уу тий? Клач гэж байгаа. Ийм зүгээр барьдаг цүнхнүүдийг яг яаж үрдэг вэ гэж бодохоор дандаа л ийм даашин зэн дээр илүү ийм ганган гоёмсог лукн дээр яг барих хэрэгтэй. Тэгэхээр клачнууд ихвчлэн дотроо өөрөө осортойгоо ирдэг. Осор нэндэх шиг байна. Тэгэхээр осрын зүгээд бол энгийн нөгөө джинс ч бай, офис хувцас бүгдэн дээр нь үрж болохоор өнгөтэй юм байна. Өөрөө улаан өнгөтэй учраас джинсэн өмдөн дээр бол энэ аюу гоё зөгцөн. Тэгээ офисын хувцснууд дээр ч гэсэн болно. Эсвэл над шиг ингээд үдшилтэнд явахдаа ч юм уу бас ингээд ашиглаж болох юм байна. За одоо ямар цүнх ийм даашинзан дээр үүрдэггүй вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. Ямар цүнх үүрдэггүй вэ гэдгийг харах гэж байгаа те хэдүүлээ. За энэ цүнхэнд энэ хувцастай зохицохгүй маш олон юм байгаа. Нэг төрөнд өнгө. За ийм классик даашинзан дээр гинт ийм огцом orange brown өнгө те orange бор өнгө орж ирэх гэж байгаа бол энэн дээрээ за гадуур хуцаа ийм өнгөөр байдлахдаг ч юм уу ямар нэгэн байдлаар өнгөө дахиж давтахгүй бол гинт зохицолгүй ийм өнгөнүүд оруулж ирж болохгүй. За дээр нь нэмээд энэний хинжээ. Энэ бол классик тийм жижиг тийм торон детальтай тий арай тансаг байдлын даашинзан дээр ийм том сайзтай маань деталь маань ерөөсөө зохицохгүй байгаа гэсэн. Хэтэрхий ийм данхар харагдаж байгаа, айгүй томч харагдаж байгаа. Тэгэхээр энэ цүнхний хувьд бол илүү за офис хувцлалт тэгээд джинс илүү чөлөөт хувцлалтын дээр тохирно гэсэн үг. За одоо ингээд айгүй зохицолгүй харагдаж байгааг нь та бүхэн харж байгаа бах. Мөрөн бас айгүй бүдүү. Тэгэхээр энэ дээр бол нарийн мөр орж ирэх хэрэгтэй. За дараагийнх нь магадгүй хүмүүс арай ч ийм цүнх үрхгүй ч гэсэн энэ tote bag гэдэг цүнхийг бол дандаа үрчдэг. Tote bag гэж нэрлэдэг энэ цүнхийг. Тэгэхээр tote bag ч гэсэн энэ хувцлалтан дээр бол зохицохгүй. Та бүхэн харж байгаачлаа хэтэрхий том. Яа тэгэхээр яг энэ жижиг деталь гэдэг байгаа. Одоо ингээд илүү торонд деталь орсон. Эсвэл ийм арай гоёмсог, эсгүүртэй, гоёмсог тийм юунуудтай, загвартай хувцсан дээр гинт тийм том деталууд орж ирж болдгоо гэсэн үг. Илүү жижиг цүнхнүүд, илүү клач, тэгээд илүү гоёмсог цүнхнүүд үрэх хэрэгтэй. За одоо энэ дээр харж байгаачлаа ямар ч тохиромжгүй харагдаж байна. Тэгэхээр ингэж бол үүрэхгүй байна тий. За тэгвэл ийм цүнхийг яг ямар хувцсан дээр үүрдэг юм бэ гэдгийг хэдүүлээ дараагийнхаа видеогоор харуулцгаая. За хэдүүлээ нөгөө түрүүн гоёлын даашинзан дээр захгүй гэж ирсэн том хэмжээтэй цүнхнүүдээ илүү чөлөөт хувцсан дээр джинстэй лукнууд дээр илүү гоё зохино гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр илүү том байх тусмаа чөлөөт хувцсан дээр илүү таатай. Тэгээд нэг ялангуяа энийг бол гэхдээ дан чөлөөт гэхээс илүү офис дээр ч гэсэн үрч болно. Ягаад тэгэхээр өөрөө эндээ хар оруулахтай учраас хослол костюмнууд дээр бас аюу гоё харагдана. Тэгээд энэний деталийнх нь яг энэ orange brown буюу orange бор өнгө бол джинсний өнгөтэй аюу гоё зохицдог өнгө. Цайвар джинс эсвэл хөх джинсэн дээр аюу гоё харагдана. За тэгээ хэдүүлээ одоо ингээд түрүүн том лукээр ч гэсэн энд гарч явах хэрэгтэй. За ингээд айгүй хөөрхөн харагдаж байгаа. Тэгээ энэний энэ алтлаг деталь нь бас айгүй таалагдж байна. Эндээ ийм хөөрхөн цэвэрхэн алтлаг детальтай. Тэгэнгүүт энэ цүнх нь дотроо дахиад энэ дахиад айгүй гоё юутай юм шүү дээ. Би энийг стандарт биш. Дотроо айгүй гоё юм нөгөө 3 төрлийн хуваалттай юм байна. Би ийм цүнхэнд айгүй дуртай. Тэгэхгүй хамаг юм ингээ хоорондоо холилдоод замраг болчихдог байхгүй юу? За. Энэний дараагийнх нь энэ дээр нэрээ нэг юм ярих мартчихжээ. Энэ нөгөө нэг хар оруулахтай учраас хэдүүлээ джинс өмссөн ч гэсэн доогоороо одоо ийм нэг дүрм байна л да. Хамгийн basic дүрм бол
гутал цүнхний өнгө ямар нэгэн байдлаар зөгсөж ивэл айгүй таатай харагддаг. Одоо жишээ нь энд хар орлого байгаа учраас доор нь хар гутал өмсдөг ч юм уу те. Тэгэхгүй бол эсвэл ийм оранж бор гутал өмсдөг ч юм уу. Гинт ийм цайвар цагаан өнгө ч юм уу ингээ ороод ирвэл айгүй бас зөгсөлгүй харагдана гэсэн үг. Харин эсрэгээрээ энэ улаан цүнхэн дээр бол би цагаан дөпөл өмссөн байгаа. Надаа улаан дөпөл байгаагүй. Улаан дөпөл байсан бол бас өмсч болно. Тэгэхээр улаан цагааны хосол маань өөрөө аюу гой классик хосол учраас болж байгаа гэсэн үг. За тэгээд энэ цүнх бол угаасаа хамгийн practical цүнх шүү дээ. Төвт гэдэг нэртэй цүнх маш их юм багтдаг. За энэ дэстэ миний бодлоор баг 2 ээлжийн хувцас оос оцтойгоо гэж бүгдийг хийгээд аваа явчихад баг болно. Энэ бол айгүй хөөрхөн харагдаж байгаа. Tote bag ер нь бол айгүй чөлөөтэй хувцсан дээр ч болдог, офис хувцсан дээр ч болдог, ер нь айгүй хэрэглээтэй. Зүгээр ганц болохгүй гэж байгаа маань илүү гоёлын даашинсан дээр хитрхий том байна л гэж хэлж байгаа гэсэн. Тэгээд энэ tote bag-ны хувьд болохоор ингээд дээшээ доошоо болгочдөг. Оосрын нэг чангалаад сулчт юм байна. Тэр нь бас айгүй хөөрхөн деталь байна. Ардаа ийм цэглэгантай байхаар утсаа хийгээд ойрхон байлгаж авахад айгүй хэрэгтэй байдаг тий. Нэг ийм практикал юмнууд айгүй чухал юм шиг санагддаг надад бол. Ийшээгаа ингээ утсаа хийгээд авахд ойрхон тий. Тэгэхээр энэ бас хөөрхөн деталь байна. За энэ цүнх юм байна. Тэгээд хэдүүлээ одоо болохоор бүр ийм чөлөөтэй. За энийг бол одоо үүргэвч гэхэд бол бас яг үүргэвч биш. Хажуудаа өрдөг үүргэвч гэх юм уу. Тэгээ неон өнгөтэй юм байна. Тэгэхээр неон өнгөтэй болохоор Jason дээр бас айгүй хөөрхөн зөгцдөг. Цайвар Jason дээр нэг ялангуяа. Яг тэгэхээр энэ маань өөрөө sky blue буюу цайвар цэнхэр өнгө. Тэгээд неон өнгө. Хоёулаа хаврын улирлын өнгө болохоор хоорондоо айгүй гоё зөгсөж байгаа гэсэн үг. За тэгээ энэ цүнх нь бас айгүй хөөрхөн чөлөөт. Энэ бол гэхдээ офис хувцсан дээр бол зөгцөхгүй. Гоёлын даашинсан дээр бол зөгхгүй. Тэгэхээр нэг л хувцсан дээр яг өөрч болох нь байна те. Чөлөөт хувцлал болон чөлөөт загварын даашинцууд дээр. Зуны хувцснууд дээр. За хэдүүлээ тэгвэл нэгд даашинц ярьсных дараагийнхаа лукийг гоё даашин зар. Зуны даашин зар сонгоцгоё. Энэ цүнх надаас амар таалагдж байна. Би ер нь иймэрхүү төрлийн цүнх ерөөсөө үрдэг байхгүй юу. Тэгээд бараг анх удаа үрж үзэж магадгүй гэдэг шиг хүмүүс гадар амар жижигхэн ийм үүргэвч аяга өөрөд яваад харна. Хөөрхөн юм байг л харж ирсэн. Тэгсэн чинь Kate Spade за одоо тэгэл нэг Michael Kors дал зөндөө байдаг шүү дээ. Тэгэнгүүт манай дотоодын брэнд ийм хөөрхөн цүнх хийсэн гэхээр би бол бүр айгу бахархаж байна. Хувьдаа бол айгу хөөрхөн загвартай санагдаж байна. Тэгээд practical өнгө мөнгөн ч гэсэн айгу хөөрхөн. Миний дуртай orange brown өнгө, бор orange өнгө хэлдэг. Тэгэнгүүт энэ цүнхийг одоо энэ polka dot dress-н дээр үрцэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ аюу гоё одоо зөндөө их лагер цуслан аялал зугаалгахд явна. Гоё юм зуны summer dress-үүд өмсөөд дээр нь ийм жижиг үүргэвчүүд үрчүүлгээс аюу хөрхөн харагддаг. За одоо ингээд томороо ч гэсэн харагдаж байгаа. Гэхдээ өөрчгөр бас аюу хөөрхөн. Надаа энэ цүнх бол энэ цүнхнүүд дундаас бүр хамгийн их таалагдж байна. За энэ дундаас нь энэ деталь нь хөрхөн юм байна. Тэгээ энэ хойноо ингээд юутай цэглэгаантай энэ юунууд нь орж ирсэн аюу их таалагдж байна. Угаасаа жижиг сажиг тасалгаа их байх тусмаа их юм ороод айгу зүгээр байдаг. За энэ тэгээ өөр өнгөнүүд бас байгаа юм байлээ. Улаан, чернэл ягаан. За чернэлийн ягаан өнгөнд дуртай хүмүүс байвал бас хитрхи Barbie pink байснаас энэ гүн ягаан нь бол надад хөөрхөн санагдаж байна. Улаан цүнх бол угаасаа классик шүү дээ. Тэгээ улаан цүнх баг энэ polka dot-н дээр бол саяны баг оранжоос илүү гоё харагдах хаа. За энэ айгүй хөөрхөн юм өргөвч байна. За ингээд өргөвч үрчүүлэх хөөрхөн харагддаг гэж ярьсных. Дахиад нэг өргөвч. Гэхдээ энэ нь арай өөр. Манайгаа ууш дээрээ дасаа татчихлаа. Харшилтын сезон байгаа. Би ерөөсө харшилгүй байсан бохгүй юу. Тэгсэн чинь одоо ч сүүлийн үед нөгөө нэг тэр ургамлын тоосон цар чи улам ихсээд байгаа гэж байна. Тэгээ харшилтгүй хүн гэж бараг байхгүй бүхэн харшилтай болж байгаа юм байна шүү дээ. Тэгээ би харшилтай болсон. Тэгээд нэг л их нусгаан үйл явж байна. За тэр яг цүнх рүүгээ оръё. Энэ цүнх айгүй хөөрхөн цүнх байгаа биз. Нэг ингээд хоёр юм өргөвчээр нь үрсэж болно. Тэгснэ хамгийн таалагдсан нь одоо харж байгаа. Тэгээ ингэчингүүт зүгээр юм ханд баг шиг болчдөг. Гар цүнх шиг. Тэгэхээр амар практикл хөөрхөн байгаа юм тест. Хэдүүлээ оффистоо ч гэсэн тэгээд янз бүрийн аялал зугаалгад ч гэсэн ашиглаж болохоор юм байна шүү. За дээр нэмээд
сурагч цүнх загвартай цүнх бас амар хөрхэн зөгтөг. Иймэрхүү даашин зүүд төр. За энийг бол сурагч цүнх загвар гэж байгаа. Хэдүүлээ бага ахтаа нэг иймэрхүү цүнх энэ төр үүрдэг байсан шүү дээ, тий. Яг ингээд хоёр ингээ ордог. Тэгэнгүүт энэ маань cross body буюу ингэр зурж орж ирдэг загвар. Бас айгүй хөөрхөн. Girly буюу охинлог. Монголоор орчуулахад юу гэж орчуулахаа мэдэхгүй байгаа энэ үгийг. За инхээр хэдүүлээ яг ийм гоё үүргэвч гэх мэт үүргэвчийн төрлийн загварууд шүү дээ, тий. Тэгэнгүүт ийм summer dress, зуны палажнууд, зуны юбктэй лүкүүд, зуны ер нь хувцснууд дээр энэ цүнхнүүд маань айгүй хөрхөн орж ирэх юм байна. За дараагийнх нь лүк нь нэрээ одоо ганц төрлийн лүк үлд дутуу байгаа. Office look. За гарцгаая. Nice. Энэ айгүй гоё юм нөгөө ноутбукны офис цүнх юм байна л да. Тэгээ дотор нь ноутбук хийсэн ч болно, эсвэл зүгээр байрсан ч болно. Тэгээ ер нь бол яг хөө мэдээж ноутбукийг хийвэл илүү практикл байх. Тэгээ дотор тал нь давгүй юм лава материал юм байна. Тэгэхгүй нөгөө компьютер зурах гэдэг хамаагүй нөгөө өөр юмтай хийчихээр түлхүүр энтертэй зэрэг хийчихээр компьютер зурагдчихна гэдэг аюул байгаа. Тэгээд хэдүүлээ би энийг нэрээ бодсон чинь яг нөгөө арьсан одоо цүнхэн дээр хэдүүлээ энийг яаж арчлах вэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн аюултай арьсан цүнхэн дээр хамгийн гол аюул нь бол норгуул мух олчих гээд байдаг. Тэгэхээр хэдүүлээ аль болох гэртээ ороод арчиж цэвэрлээ, хөнхөө арчиж цэвэрлээ. Тэгээд хатааж агаад шүүгэр угаа хийхгүй бол арьс мод муухай болох аюул байгаа. Тэгээд дээр нь нэмээд за энэ цүнх бол гайгүй. Жохон ийм хэлбэрээ алддаг төрлийн цүнхнүүд бас байгаа. За одоо жишээ нь гэвэл хэдүүлээ харуул. За яг энд бол байхгүй. За энэ цүнхнүүд донд бол гайгүй маань. Эдгээр нөгөө нэлээд хатуу биетэй арьслахаар тэрнээс жоохон зөөлөн арьсан цүнхийг бол заавал дотор нь өөрийнхөө эд зүйлсийг ч юм уу эсвэл цаас хийж хадгалахгүй бол хэлбэрээ алдах гэдэг аюултай. За тэр нэг тим юм байгаа. Тэрнээс гадна хэдүүлээ одоо энэ арай том дээр нь яри. Саяны нөгөө нэг арай жижиг нимгэн зөвхөн ноутбук ороод нэг ганц хоёр ороод багтахаар тиймэрхүү хэмжээтэй нээсэн. За энэ бол эрэгтэй хүмүүс илүү зүгээр юм санагдаж байна. Дотор нь ноутбук хийн, тэгээд нөгөө нэг дагалдах хэрэгслүүдийн хийн. За өөр хүнд зөндөл болоо хэрэгцээ байгаа. Тэгэхээр эрэгтэй хүмүүс ийм цүнх барьвал айгу практикл байдаг. Тэгээд хамаг юмаа гоё багтаачаад ийм арьсан цүнх эрэгтэй хүнд ч гэсэн айгу гоё төгтөг штэ чимэглээ. За энэс гадна гэхээр хэдүүлээ tote bag түрүүн үтсэн штэ. Улаан tote bag-ных нь харна байна. Tote bag бол хамгийн practical цүнх гэж хэлж болно. Дотор нь компьютероо хийчих болж гин. За тэгээд тэрнээс гадна өөр хэрэгцээтэй бүх юмаа хийчихнэ гэж бодвол за энэ дотор компьютер зурагдах гад аюултай гэснээс энэ ямар хөөрх юм бэ? Энэ дотор талдаа хардаа компьютерийн таславчтай юм ба штэ. Энэ дотроо хараад компьютер хийчих болох юм байна. Эсвэл энэ талд нь ингээд тусад нь хийчих болох юм байна. Тэгээд энэ юу юм бэ гэж хараадсэн чинь нөгөө нэг түлхүүр олддгүй шүү дээ тий. Түлхүүрний оосор энэ доороо байхаар амар амар байдаг. Хаягдчих гад байдаг эсвэл унаад. За түлхүүрээ энэ оосорт нь хийчих энэ гэдэг жижиг деталь бол үнэхээр хайр юм. Тэр бол үнэхээр хайр юм байна шүү манайхаа. За энэ цүнх бол айгүй practical хөөрхөн tote bag байна. Гэхдээ одоо та хэд ингээд бас нэг цүнхний хэмжээн дээр бодвол одоо би ч нөөрэ метр 60 өндөртэй тэгээд 50 кг хэмжээтэй ер нь жоох юм төрхөн маягийн хүн байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэгэхээр над дээр болохоор одоо харвал жижигхэн хүн болохоор надад энэ одоо tote bag маань жоохон томдоод байдаг. Тэгээд ийм жоохон нүсэр харагдаад за инхээр яадаг юм бэ гэхээр нийт миний өндрөөс аваа авчдаг. Би илүү намхан харагдаад эхэлдэг байхгүй юу? Илүү намхан. Тэгээ миний одоо ингээд том том цүнх үүрхээр ер нь харьцаа нь буруу болохоор илүү намхан жижиг харагдаад эхэлдэг. Тийм учраас би илүү ихэвчлэн гэвэл иймэрхүү хэмжээтэй цүнхнүүд үрж байгаа. Томдоо л иймэрхүү хэмжээтэйг үрж байгаа. Тэгэхээр надад арай миний биеийн харьцаанд зөв харагдаж байгаа. Тэгээд жижиг цүнх дандаа үрдэг шалтгаан маань би нөгөө биеийнхаа пропорцент харуулдаг байгаа гэсэн үг. Тэгээд өөрийгөө одоо биеийн өндрөөсөө аль болох хасгуун тулд дандаа хувцалдаг. Миний одоо хувцалтын арга бол монохром хувцлах ч юм уу, эсвэл ийм жижиг байгнууд барих, клатч байгнууд барих. Тэгэхээр надад ерөнхийдөө ямар нэгэн байдлаар илүү харьцаагүй харагддаг ч юм уу тэгдэггүй, айгүй айтай харагддаг гэсэн. Тэгэхээр илүү том биетэй хүмүүс бол tote bag илүү зүгээр ахна.
tote bag жижиг биетэй хүн болохгүй гэсэн үг биш. Арай жижигийг нь аваарай л гэж хэлж байгаа. Тэгээд энэ нөгөө нэг иймэрхүү хэмжээтэй цүнх надад айтайхан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд би энэ хувцсан дээрээ энэ цүнхийг үрсэн. Айгүй хөөрхөн зөгч ийсэн. Гоё офис зүрхэд айгүй гоё цүнх байна. Тэгээ аялал ч гэсэн үрчиж болохоор юм санагдлаа. Яагаад тэгэхээр ингээд ийм зүгээр л яг энгийн ямар нэгэн тийм ганган детальгүй зүгээр энгийн гоё даруухан цүнх байгаа учраас аялалт ч гэсэн тохирч явах юмштай. Тэгээ эндээ ингээд жижигхэн ийм пауч шиг ингээд тустай юутай карматай. Тэгээ эндээ дахиад давхар карматай. Энэ деталууд бол цүнхэн дээр үнэхээр чухал байдаг шүү. Яагаад тэгэхээр хүний хэрэглээ гэж бодож хийж байгаа болохоос биш зөвхөн энэ бол хувцас фэшн дизайн биш байхгүй юу? Энэ бол хүний хэрэглээ, хүнд хэрэгтэй байх үднээс нь бодож хийж явах хэрэгтэй. Тэгэхээр надад энэ айгу таалагдлаа. За тэрнээс гадна ноутбукны нэг ийм хөөрхөн юу ирсэн байна. Ноутбук дотроо хийчдэг. Тэгээ доторх нь юм зөөлөн материалтай. Тэгэнгүүтээ эндээ болохоор үзэг мүзэг утсаа хийгээд бас нөгөө нэг бас бус дагалдах төхөөрөмжүүд утас юмнуудыг хийчдэг. Энэ айгүй хөөрхөн юм байна. Cool. За гэхээр эднийд юу байдгийм бэ л штэ. Mouse pad энэ төр байт юм лээ. Айгүй гоё юм арсан mouse pad тэгснэ тэр нь сеттайгаа өөр юутай байлаа? Үзэгний сав энэ төртэй байлаа. Тэр нь айгүй бас таалагдсан. Энэ юм жижигхэн бас юу байдг юм бэ? Жижиг төрөвч байт юм байна. Том төрөвч гэсэн байдаг юм байлээ. Тэгэхээр иймэрхүү дагалдах хэрэгслүүдийн ч гэсэн та зүгээр ороо сонирхоод үзвэл хөөрхөн юм шиг санагдсан. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ цүнхний хэрэглэн дээр ярьж байгаа. Тэгэхээр цүнхээ аль болох цүнх гутал гэдэг бол хүний маш чухал хөрөнгө оруулах шаардлагатай одоо юу гэж үзэж болно. Хувцсны салбар гэж үзэж болно, хувцсны хэсэг гэж үзэж болно. За яг хуу зүгээр өмсөж байгаа хувцснууд бол солигдож болно, fast fashion өмсөж болно. Гэхдээ цүнх болон гутлан дээрээ аль болох арьсан эдлийг сонгох хэрэгтэй. Илүү удаан, илүү эрүүл, таны одоо барьж байгаа бас үн цэн нэлтэгдэг зүйл гэж хэлж болно. Тэгэхээр арьсан цүнх маань нэгдүгээрт айгүй гоё харагддгаас гадна айгүй удаан эдлгээтэй. Зөв арчилж чадвал маш уддаг. Тэгээд хамгийн гоё нь үнэхээр жинхэнэ одоо genuine leather гэж ярихгүй гэсэн шүү дээ, тэ. True leather бол явах тусам улам гоё болоод идэг. Илэгдэх тусам vintage look буюу илүү ийм үн цэнтэй гоё лукуд бүрддэг учраас бараг та нэг авсан байхад худалчунд 10 жил уусаа яахчгүй тэгэл байж лээ. Тэгэхээр айгүй ухаалаг хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Тэгэхээр за манай Монголын энэ Marisque брэнд ч бай, өөр цүнхч бай, тэ. Гоё яг жинхэнэ True Leather-ыг авч хэрэглэж байвал танд зөв хөрөнгө оруулалт болно. Тэгээд цүнхээ бас хэмжээгээ бодож сонгох нь байна. Биеийнхаа пропорцонд таарсан зөв хэмжээтэйг сонгоно. Мөн гоёлын даашинз гоёлын хувцснууд дээр том цүнх үүрхгүй нь байна. Том цүнхийг бол арай чөлөөт хувцснууд дээр үүрвэл зүгээр юм байна. Том цүнх гэснээс нэрээ том цүнхийг би нэрээ харуулчих. Энэ өстой янзын гоё цүнх байгаа биз. Би бүр энийг аавна гэд өөрөө шийдсэн. Тэгээ нөхөртөө дундаа хэрэглэчихье гэж бодож байна. Амар тийм гоё. Одоо нөгөө дотор нь камер ч юм уу эсвэл аяллаар нөгөө ноутбукээ хийчихээр эвдэрч гээд байдаг байхгүй сул зүгээр зөөлөн үр хүчинд хийчихээр. Тэнгүүт иймэрхүү үр хүч чинь амар хэрэг болдог. За энийг төр авч байгаа шүү дээ. За баярлалаа. Ингээд энэ дотор ноутбукээ хийчихнэ. Тэгээд дотор нь аяллаа юмнуудаа хийгээд тэгээд уртталт нь пассвортоо тий хажуу талд нь бүр ойр зур хэрэгтэй бүх юмаа хийчих болно. Тэгээд эвдэрч гимтгэхээс гол нь аягүй сайн сэргийлдэг гэсэн үг. Энэ юу вэ? Энэ хараа мөнгө ичих юм шүү. Бэлэн мөнгөтэй явж байгаа бол аягүй гоё юм нууц карма байна. Деталуудаа аягүй сайн бодож хийдэг юм шиг надад бол аягүй таалагдлаа. Энэ бол бүр угаасаа янзын арьс байна. Айгуу гоё. Би бол энийг авах шийдсэн. За. Тэгээд энэ болохоор бас аяллаа цүнх байгаа байхгүй юу? Тэнгүүт чинь нөгөө хол аялалд явж ингут за Nike Adidas-ийн зөөлөн даавуу материалтай иймэрхүү цүнхнүүд байдаг шүү дээ. Урагдах гээд байдаг байхгүй юу? Юмд гогдогдоод. Тэнгүүт арьс чинь бас арай нөгөө нэг чанартай учраас за аль болох мэдээж гогдохгүй хичээн. Гэхдээ тэгсэн ч байсан ядаж юм чинь нөгөө нэг цуваад гараад ирэхгүй л гэсэн үг л дээ тий. Тэгэхээр аялалд авч явахад энэ бол өстой янзын гоё бас цүнх байна. Аяны цүнх гэдэг угаасаа нэртэй юм байна. Энэ бол бүр айгүй гоё цүнхнүүд байна. Энэ аялын цүнхнүүд нь надад бүр айгүй их таалагдлаа. Тэгээд айгүй их гэж ярихгүй маш их таалагдлаа. Тэгээд өнөөдөр
танилцуулах зүг маань бол ингээд дуусж байгаа. Тэгээ та бүхэн сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Практик дээр айгүй хэрэгцээтэй юмнууд ярьсан гэж бодож байна. Өдөр тутамдаа үүргэвчүүд байна. За гоёлын цүнхнүүд бол гоёлын гэхээсээ илүү гоё юм практикал юм шиг санагдлаа. Хит гоё юм биш. Яг офис хувцаслалт тэгээд за найзуудтайгаа орой удаж гарч ороход ч юм уу үүрхэд тохиромжтой цүнхнүүд шиг санагдлаа. Тэгээд илүү юунуудынх нь материалууд нь гол нь надад бол чанарын хувьд тэгээд дээр нэмээд деталуудаа бодож хийсэн аяг таалагдлаа. Тэгэхээр цүнх өөр брендийн цүнх авахтаа ч гэсэн та хэдүүлээ амьдрал дээр яг практик дээр хэрэгтэй юм уугүй юм уу те дотроо хідэн тасалгаа байгаа, утсаа хийх зай байгаа мó, ноутбук нь таславчтай юм уу, доторх нь зөөлөн арьстай, ноутбук үрхээргүй доторлогоотой юм уу гэх мэт ийм деталуудыг маш сайн анзаарч тэгээд хэрэглээ талаас нь цүнхийг бодож авч ивэл гоё. Тэгээд бүр дээр нь фэшнлэг, чавин байвал мэдээж гоё. За та бүхэнд өнөөдөр хэрэгтэйсэн гэж найдаж байна. Хэдүүлээ дараагийнхаа дугаараар бүр сонирхолтой юмнууд ярина. Юу гэдгийг таагаарай. Bye.